This video is sponsored by the way. Сайн байцгаана үзэгчдээ Twin Peaks channel. PC 1, PC 2 байна. За тэгэхээр өнөөдөр бид хоёр ийм бичлэгийг боломжтой болгосон Байцанкогийнхантай маш их баярлалаа. Баярлаа. Тэгэхээр өнөөдөр Байцанкогийнхан биднэрт дэлгэмжилгээсэн тэдэр нь чинийх дээр бяцлагтаа гэвцсэн үү? миний халуун дахиатай гэж юм. За наач тэгвэл Nashville. Энэ бяцлагтаа гэж байна. Наач юу гэж байна? Ивэр чинжүүтэй. Jalapeno. За нэг хоёр хүмүүс ирсэн байна. За юуны төрөнд тэгээд эдгээс өмнө газраа угсаа тайлбарлалаа шүү дээ, тийм ээ. Yes. Instagram утас сарангууд 25 оны 2 сараас ерөнхийдөө яг пост оруулж гисэн. Тэр яг 1 жил юм шиг. Миний бодлоготой. Ер нь уучлаарай. We're trying to record. YouTube subscribe заяа. Ой нявраа дажуу төмсөн. Байцанкогийнх нь үзчихээр спонсорлсон гэсэн битээр аль болох шудраг шүлтийг бол баримтдаг байгаа. Тэгэхээр юу ч болсон хэрэг үнэхээр муухай амттайх юм бол муухай амттайг нь хэлнэ. Гоё амттайх юм бол гоё амттайг нь хэлнэ. Тултал нь ерөнхийдөө магтана гэсэн үг. За тэгээд хідэн сонирхолтой юм гэх юм бол Байцанкогийнхан 3 хэмжээтэй SML гэдэг. Тэгэхээр S нь бол 1 ширхэг махтай, M нь 2 ширхэг махтай, L нь 3 ширхэг махтай гэж явчихж байгаа. Манай хоёр бүрээр хоёулаа M буюу 2 ширхэг махтай. Тэгээд нэг ийм пицца бас байгаа. Бас тийм. Пиццаг нь бол ямар пицца гэдгийг нь харж хэмжээг байгаа. Гэхдээ пиццагаа чүрдээ хойштой. За хамгийн түрүүнд jalapeno бургерийн задж үзье. За. Янзын бургер шиг бургер байна. За ингээд харуул. Бүрээ. За энэ болохоор энгийн бургер байгаа. Энгийн бургер. За энэ jalapeno гэдэг нэг халуун чинчтэй бургер байгаа. За миний хот яг л адилхан юм байна да. Соос нь харагдаж байна. Lettuce байна. За тэгээд caramelized onion буюу салсан томин байна. 2 мах харагдаж байна. Си jalapeno нь очихгүй байх юм. Jalapeno Соос юм багта. Jalapeno соос юм болоо. Нэг жин jalapeno ашиглаж юм байна. Cheers. Cheers man. I need to go for another bite for more study. Чинкотора smash burger гэдэг бас нэг газар нэгтсэн байна манайха. Эний чин smash burger гэдэг нь штэ. Ер нь бол. Бид хоёул амар тийм glaze гэдэг юм сонсогдоод. Тийм, нэг том асуудал байна. Бис jalapeno-ыг нь хоёр хазаад нэг jalapeno ядчихсангүй. Тийм үү? Гэсэн. Окей. Миний халуун бинэтэй болов. За чи надад амстай. Энэ jalapeno-тэй шүү дээ. Тийм байна. Наад энгийн байна шүү дээ. Тийм байна. За энэ ардаа жирийн нь бол ийм одоо өрөөс тэмх байна. Энд дээр нь дарчсан өрөөс юм. Бяцлаг. Тэгээд майонез ах шүү байна. 2 мах. Тэгээд lettuce. Хань Энэ болохоор яг ийм улбар шар соостой байгаа байх юм байна. энэ jalapeno-тэй соус юм байна тий. Сарлагын цэлцэн юм байна. Тийм байна. Тийм ээ, стикерэн цэлцэн байна. За тэр жоохон. Мис буруу утсан. Эндээс бол үс амдаг чинь jalapeno. Тийм хаа. Би ингээд амсаад ямар гоё юм бэ? Ямар гоё ална. Соус нь ямар гоё юм бэ гэдэг чинь. Cheers. Not bad. Better нэмсээс илүү байна. KFC бургер хингээс илүү байна. Mom's Touch-ыг үзхөө. Тэр нь нэлээд дээгүүр өндөгчж байгаа гэсэн. Төмсний хувьд бол A ранктай. Ер нь л тий. Урт гоё том байна. Би сая ингээд амар тэнийг юм шиг өндөр хөлөөр тавьж агаад jalapeno амттай болгоод нэг сонирн болчихж байгаа байхгүй. Одоо энэ тэгээд яаж? Энэ болохоор амар гоё байгаа байхгүй. Амар янз юм. Энэ бол зүгээр бичлэгтэй гэж. Ань наалтан шилжиж. Зүгээр наалтын сэвт юм байна тий. Тий чи уусаа халуун чинжүүг эцсэн юм шүү дээ. Тий. Тэгэхээр наалтан шилжиж тийм ээ. Хоёр наалтын сэвт тийм ээ. Айгу. Тэгээ бүрээнд нь бол асуудал байхгүй. Тий. Зүгээр анд яг чинжүүтэй гэж бодоод. Чинжүү одгүй уусаа навшиж загтай. Бэж. Окей. Тэр маш сайн пранклаа Байцанког гэж. Ой пранклаа гэж. Өөрөө хамтын та. За Байцанкогийнх нь өөрсдийнх нь гой мототой юм лээ. Надад тэр мото нэг таалагдсан. Invite юу вэ? Монголдгүй ойлгохгүй надад. Гөрөд. Мэдгүй гэдэг чинь 1000 үгний таглаа гэдэг лөө 1000 шалтгааны таглаа гэдэг. За энэ бүрээр нь бол нэг онцлог зүйл нь халуун дахиатай буюу Nashville hot chicken гэдэг бүрээр халуун дахианы махтай. Арж арчлан ингэж харагдаж байна. Би үнэ хэлээ. Би Nashville hot chicken бүрээр ямар гэдгийг бас мэдэхгүй. Окей. Гэхдээ одоо бол би нэг халуун ногоос идэж чаддаггүй байхгүй өөрөө тийм хүн.
Халуун ногоо нь бол гайгүй надад бол яг таарч байна. Нэг амар халуун ногоо биш. Дахианы хувьд гэх юм бол нэг 10 шин. Эзэн бүргэрүүд дээр ранг гэх юм биш үү? Яг одоо 3 бүргэрөө замсгаад халапеньо өдөртэй байстай за. Халапеньо миний идчихсэн амар олон газар би бүргэр идчихсэн заяа. Тэдрүүдийн ер нь дээгүүр авах хэмжээний бүргэрүүд байж чадлаа. Энгийн заяа. Энгийн бол яг хаа энгийн учраас. Хамгийн доор нь одоо би чиш шүү. Okay. Because I respect you. би тийм амар шудраг хийж байгаа бодож юу ч юм бэ. It was a bit oily. Нэг амар бүр ингээд тосноо живсэн oily биш заяа. Тэгээ над миний хувьд бол it felt oily. Nice. Надад бол яалчгүй уусаа энэ халапеньо гоё. Тэр соосонд нь байна уу тийм. Тэгээ та нар ингээд халапеньо гэхээр ингээд халуун ногоо тэгээд жигшээд битээ авахгүй байх гад үзэрэй заяа. Үзэрэй. Идэж болохоор халуун ногоотой. Амар халуун ногоотой биш. Ямар ч хамгийн гоё нь бол бүх бүргэрний талах, бүх пиццаны гурил, бүх юмнууд өөрсдөө хийдэг. Өөрсдөө идэх гэсэн тийм. Бүр ингээд sourdough. Бүргэрний хувьд бас нэг меншн хийгээгүй зүйл юу гэсэн чи эднийх нь caramelized onion эдэргээ тий соус эдэргээ өөртөө бүгднгийн ерөнхийдөө өөртөө жороороо ингээд бүгднгийн ингээд handcrafted буюу гараараа хийдэг. Махны хувьд гэх юм бол одоо тэр үхрийн махны хувьд бол prime meat ашигладаг. Надад тэр амар гоё таалагдсан. Гэтэ угаасаа яачгүй л тэр. Би нөөс бүргэрийг жоохон дахиад болохоор дургу болчтой. Миний зүгээр bias юм бол явж байгаа. Тэрийг чи угаасаа л юу юм шиг чинь taste badл юм шүү тий. Угаасаа би угаасаа хэлчихсэн шүү дээ. Бүргэрийг орсон. Дахианы махта бүргэр захиалсан. Халуун спешиал гэх нэг юм дахианы мах үхрийн мах төстэй бүргэр гарсан чиг тэрийг дээр хорлонд ороод тэрнээс ширнэл дахианы махта бүргэн дуртай байхаар болсон. Би ч баг бүргэр ингэж фак бүргэр гэхэр ч амар тийм юу болж байна. Бүргэр god гэж нэрлэх юм байна. Би яг жинхэнэ утгаараа яг бүргэрийн хаан гэж өөрийгөө нэрлэжсэн чинь бүргэрийн хаан гэдэг чинь бүргэр king юм байна шүү дээ. Тийм шүү дээ. Бүргэр king чи өөрөөсөө шит тагаад байгаа юм чи. Хаанаас тэр юу гэж тах вэ? Ингээд нэгт бол халапеньо орж байгаа. Тэгээд хоёрт нь chicken burger. Тэгээд дахиад таалагдсан юм. Дахиад таалагдсан. Би ер нь дахиад burger-ыг идэх дуртай өөрөө. За меншн гэх юм бол Rocky каны юу гоё заяа. KFC угаасаа гоё, Monster ч угаасаа гоё тий. Би яг юу хардаг байхгүй юу? Дахианы burger идэхтэй. Moist нэг хардаг. Нэг орж байгаа тэр мах нь. Хуурай байвал хэцүү шттэ идэхэд. Хэцүү шттэ. Тэгээд урд нь бол угаасаа энгийн burger. Ингээд smash burger. Тэгээд хамгийн safest option гэж бодсон тий. Хамгийн авахд буруудахгүй гэх тий. За сайхан цаад. Тэгээд пицца шттэ. Пицца хийсэн. Okay. Do the honors man, do the honors. Weizenkoгийн өөрийн гэсэн хоёр дахь бүтээгдэхүүн тэр нь болохоор sourdough pizza. Sourdough pepperoni pizza. Махан дурлагдсан юм байна. Тийм махан дурлагдсан. Махан дурлагдсан пицца юм байна. За шууд онгоолоод яг юу өнөрч чинь надаа? Орегано. Орегано өнөрч гэж харагдаж шүү дээ. Okay. Аргагүй л Итали хамартай шүү дээ. Cheers. Cheers. Okay. Not bad. Яг би яг юм Итали хоолн дээр зөндгөө хөлтөд хийчихв. Яг тэр би пицца дуртай хүн шүү дээ. Хүн болгон пицца дургуун байдаг заа. Миний мэд хүн болгон пицца дургуун. Ялангуяа чамаа сонсч ирсэн үг заа. Pizza Hut is not a real pizza гэж битгээд би. No. Pizza Hut is not real pizza. Тэр би одоо тэгээд It's a fast food. Why are we still here? Just to suffer. За энэ ер нь онцгой юу юм бэ заа. Sourdough болохоор гурнаас хөлт их гоё байна. За дээрээс нь уус юм нэмгэн хийсэн юм байна. Гурлаа. Би нэмэнд дуртай. Traditional-д дуртай. Тэгээ энэ яг ихэнх пицца гаргадаг газруудын энэ хамгийн том анзаарсан зүйл нь юу гэхээр амар flour heavy яадаг байхгүй. Гурил амар ихтэй. Гурил бислэг хоёрын амар ихцдэг. Тэнгүүд яг нөгөө topping нь болон соус амар татааштай санагддаг байхгүй. Тэгэхээр ингээ нэг зүгээр пицца хийж гэн гэхээс илүүтэй бислэгтэй талах гэж юм шиг болчихдог байхгүй. Тийм болохоор ер нь ихэнх хүмүүс яг ингээ тийм амар гурилаатын пиццаны дургүй байдаг юм шиг. I don't know, maybe. Би пиццэнд хэтрээ өглөөд ихтэй өндөр тавьсан юм шиг байна. I mean it's not bad. Энэ нэг муугамтай биш. Муугамтай биш. Миний одоорыг хөрцсөн бодоод гэж бодод энэ. Би халуун дээр нь ичдэг байж гэж бодлоо. Пиццаг хамгийн дөрөндөө. Oh well, oopsie. Хоёул зогсоод хайсараагаа төрчих шиг боллоо тий. Тэгчшгүй боллоо. Нямбатра. Юм болонгууд Нямбатра. Жон хөрчөнгө жон онцгой болчлоо. Эсвэл бүр минь халуун байсан шүү дээ. Хамттайсэн өссөн шүү дээ. Тэгээ идчихэнгүүд араас нь өндөр тэнцээ соёл бууж ирж байгаа шүү дээ. Тэгээ хөрцөн пицца идэх чинь тэгээд ялцчих хэцүү л юм дээ. Тэгээс бургероо логоос халуун дээр их амар өндөр боломжтой юм нөө. Тулгын цасаар орд юм шүү дээ. Тийм ээ тийм. Тулгын цасаар пиццагаа биш пиццаг нэ. Бургероо ороод байгаа юм чаа халуунаараа тэр. Тийм ээ тийм. Төмснийх нь бас нууд нь дотроо ингэ тулгын цастай. Бас халуун нарт. I wanna give credit to this pizza, you know. Sourdough хийдэж шүү дээ. But it's cold. And cold is sad.
За имжлэг үзэхэд одоо Байцанко яг одоо албан ёсны хүргэлттэй яг юм хоёр салбарт болсон байх. Нэг нь болохоор Цайсангийн Алтан богд хотхон дотор нэг давхарт одоо хүргэлтээр болон захиалгаар авах боломжтой болно. За дараагийнх нь болохоор Намны зам дагуу Инкантогийн шинэ мал ингээ гарч. Инкантогийн шинэ мал нэгдсэн маа. Тэн дотор 5 сар дотроо бодвол яг салбар нэгдэн гэсэн. Яг сууж идэх гэж. Тинчнээ одоо засварын ажиллаж байгаа гэсэн. Сая Битόρийн пицца бүрээр авдаг газар бол экспресс кичен салбар гэж хэлээ. Бас тинчнээс ингээ сууж идэх бас юм засвар хийж хэлээ бид нар орсон ч. За ингээ түүнд PC channel байлаа. Өнөөдөр бидний зохиол Байцанкод маш их баярлалаа. Тэгээд дараагийн дугаар хүртэл баярлалаа. Peace.